Иргэний үнэлгээ гээсэн тохиолдолд дахин үнэмлэх авахаар улсын бүртгэлийн байгууллагад ханддаг. Улсын бүртгэлийн байгууллагаас иргэнийг бүртгэлийн тогтоосон журам зөрчсөнгийн хүндэслэлээр торох шийтгэл оногдуулж, торох шийтгэлээ төлсний дараа дахин үнэмлэх олгож иржээ. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас иргэнд 30 мянган төгрөгөөр торох шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэхгүй гэж дүгнэн шүүгд хөргүүлсэн. Засгийн газрын 2018 оны 12 сарын 26-ны өдрийн тогтоолоор Монгол улсын иргэний үнэлгээний дүрмийг баталсан. Энэхүү дүрмээр иргэний сахин үнэмлэхээ цэвэр, гамтай, эзэмших, ашиглах үүргийг хүлээлгэсэн байдаг. Уг заалдаар иргэний үнэмлэхийнхаа харагдахуйц байдал, мэдээлэлд санаатаагаар өөрчлөлт оруулахгүй байх үүргийг иргэнд хүлээлгэсэн байдаг. Харин иргэний үнэмлэхээ хаяж өргөдүүлсэн тохиолдолд торох шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэгүй гэж прокурор дүгнэжээ. Нийслэлийн давзаалдах шатны шүүх болон улсын дээд шүүхээс прокурорын дүгнэлтийг хүлээн авч шийдвэрлсэн шүүхээс иргэний үнэмлэхээ гээсэн хайсан тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагаас торох шийтгэл оногдуулж байгаа үндэслэгүй гэж дүгнсэн байна. Иймд иргэн та иргэний үнэмлэхээ гээсэн тохиолдолд ямар нэгэн торгуулийн мөнгө төлөхгүйгээр дахин авах боломжтой гэсэн үг юм.